үдийн хоол хөтөлбөр хэрэгжиж байгаа 1-5 дугаар ангийн сурагчдаа 7 хоногийн 5 өдөрт сүүн бүтээгдэхүүн оролцсон хоол хүнсээр тогтмол үйлчилж хэвшсэн. Сүүн бүтээгдэхүүний хаж тус сэдвийн хүрээнд нийт сурагчдын дунд нөлөөллийн ажил зохион байгуулж үр дүнг тооцсон ажилдаг. Баянхонгор аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторид үдийн хоолныхоо илчилгээ тогтмол шинжилүүлж тооцоолдог. Сургуулийнхаа улирал дутмын тайланд өдөрлөгөөр үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт, илчлэг, килкалор, шимт бодис зэргийг нийт эцэг эхчүүдтэй тайлагнаж амтлагаад үзэсгэлэн явуулж хэвшсэн. Сурагчдын өдөрт авах зохистой шимт хичээлийг үдээ олоороо дамжуулан олгох зорилготойгоор үдээ олны нэр төрлийг нэмэгдүүлэн үйлчилж хэвшсэн. Сүүг хөтөлбөрийн хүрээнд зутан шүлнүүдийг 50%-ийг сүүгээр баяжуулан хэрэглэснээр хичээллэх чанарыг нэмэгдүүлэн кальцийн дутагдлыг арилгаж, хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжиж, шимдэжилийн тэнцвэртэй байдлыг хангаж, бие махбодын тархлааг дэмжих ач тустай. Иймээс сурагчдаа өдөр бүр сууж хэвшгийг урайлан ажиллаж байна. Би өдөр алган сүү уудаг. Би сүүнд маш их дуртай. Сүүнд бүх төрлийн амин дэмнүүд, витаминууд байдаг гэж багш минь дандаа хэлдэг. Сүүнд хүний үед хэрэгцээтэй 300 гаруй бодис агуулгаддаг. Тухайлбал уурга, өөх тос, нүүрс ус, бүх төрлийн витамин, эрдэс бодисууд, фермент гэх мэт найрлага орсноос хамааран өөр өөрийн үйлчилгээтэй байдаг. Хүн нэг хоногт 80-аас 100 г орчим уурга, 100 г орчим өөх тос, 400-аас 500 г орчим нүүрс ус хэрэглэх ёстой гэсэн зөвлөмж байдаг. Хоол хүнснийхэн 55 орчим хувийг амьтны гаралтай хүнснээс авах нь эрүүл хооллохын үндэс юм а.